Гадаад төрөлнгийн бүст бүх сумаараа одоо хамрагдсан учраас ер нь эрчимчин мал аж ахуйн тэжээл үйлдвэрлэл орох нь нэр нь хэсэгтэл болно л доо. Улсын хэмжээг арга хэмжээ аваад одоо байнга хашиж болтой болж байгаа. Тэгэхээр манай сумч нь 40 мянган малтай. Уул нь манай сумын газар нутгийн хэмжээнд бол 15 мянган мал байх хэвээр. Тэгээ бэлчээрийн даацлал маш их мал ихсэн учраас бэлчээрийн даацлал маш муудсан. Ер нь тэгээд одоо бэлчээрийн гарц их муудлаа. Тэгэхээр энэ тариалтын руу орох нь л. Ногоон тэжээл одоо нийтээ одоогийн байдлаар энэ чинь 100 тонн ногоон тэжээл орж ирчээд байж байна. Одоогийн цаг гарын байдлаас бид нэг 20 гаруй тонн ногоон тэжээл оруулж ирж байгаа. Зүгээр боочсон. Бэлэн хачхан дээвэрлэхэд бэлэн байгаа. Тэгээд тариалтын болоо тураалтын өртгөө шингээгээд малчтай хамт өнөр тэжээлээ өгнө. Үлдсэн тэжээлээ зах зээлд борлуулан зүгээр сумын нөөц аймгийн нөөцөд борлуулахаар оруулж төвлөрүүлж байгаа юм. За энэ жил энд бол ургац цай авлаа бид үрийн нийлүүлсэн тариалах технологи агротехникийн одоо яг газар дээр нь байж заа зохион байгуулсан малчтад энэ ногоон тэжээлийн арчлах ургуулах чиглэлээр сургалтууд хийсэн. Тэгээд эцэст нь одоо хураах арчлах энэ ажилдаар нь бас зөвлөмж өгч хамтарч ажиллалаа. Энэ жил тарих хугацаагаа их зөв сонгосон. Бусад агротехнологийн шаардлагуудыг сайн хангасантай холбоотой дээр нь одоо бас хуржийг сайн байсан учраас ургац одоо санснаас ч илүү авсан гэж бараг хэлж болох байхаа гэж бодож байна. Бас энэ жил бид нар Улаанбуудаа овоос 10 гаан үйлээ тарьчихсан одоо игнүүлээд. За цаашдаа бол бас хольж тариул илүү ач холбогдолтой гэсэн ийм технологийн заавар одоо бусад орнуудын туршлага байна. Манай чинь туршлага нэвтэрж байгаа зарим газар энийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж ингэж бодож байгаа.